удахгүй одоо бурхан багш маань дүүц өдөр болох гэж байна. Лалын 22 гэж. Энэ дүүц өдрийн тухай. Энэ насны төрөөс ээж аав гэдэг бол их ачтай гэдгийг бол ойлгоод тэгээ ялангуяа ихийн гаачийг ойлгонгууд л бүх хүнний ачийг ойлгол гэж одоо манай бас сэтгэл төрүүлэх номны одоо дистралн 7 өмөр хамгийн түрүүл их гэж мэдээлэл гэж ингэдэг л дээ. Тэгээ ихээ мэдэх юм бол ихээ ачийг хариулах хэрэгтэй хичээнэ. Ачийг мэдээ тэгэл ачийг хариулах. Тэгэл одоо асрамжид нэг үүсэнгүү юм чицтаас сэтгэл сэрдэн төрдөг. Гэтэ бол одоо тэрийг нэгэн дадуулаад төрнө. Юм учраас бид бол одоо энэ төр хэцгийнхээ ачийг одоо хариулах. Гэтэ энэ насны биш одоо бурхан шинд бол одоо нэг төрөл хөлөөнд зөвшөөрдөг. Урд төрөл байна, хой төрөл байна. Одоо урд төрөл бол тоо томшгүй. Зах хязгаар тэндээс гэсэн хязгаар тавигддаг гэж үздэг учраас энэний хугацаанд байсан бүхий ихийн гаачийг хариулах гэсэн л гэдэг ийм л боён гэх ёстой гэж үздэг тийм. Хэрвээ ямар нэгэн орчлонгийн мөнгөсөг үзүүлсэн бол дараа төрөл гэдэг нь сайн л одоо төрөл авсан байгаасаа тэрний араас нь буян гэдэг нь хөвдгэн гэсэн учраас жоохон буян юм л гэвэл одоо сайн одоо маань уншдаг юм уу гороо оргидаг юм уу одоо энэ олон нийтээр нийт монголчууд susгтэн хүмүүс ямар ажил хийж байна тэрнийг л дагуу хийх ёстой. Эцгийн ачиг гэдэг маань заавал одоо шашин гэх юм байхгүй тийм ээ. Ихээс төрсөн болгон одоо эцгийн ачиг санаж явах хэрэгтэй. Бодож явах хэрэгтэй. Хариулахын тухай хичээх хэрэгтэй гэж би ойлголоо. Тэр одоо яг өөрөө одоо ингээд их хэцэг одоо тэгээ дахиад тэр хүн бас нэг хэцүү болно шүү дээ. Ингээд үйл залгаал явж байгаа зүрээс ерөөсөө ингээд юм байх. Тийм учраас тэр ямар нэгэн үлийг үлдэн тэрний үр дүн ирнэ гэдэг дэгэн жалбан тод урхан багш айлс шүү дээ. Тийм учраас би их хэцэгтэй өнөөдөр ямар харьцаж байна. Хожим миний хүүхд яг тэгж харьцсан гэдгийг л хүнээс ойлгомоор байна. Тийм учраас одоо ойлгож байгаа бол тэгээд их хэцэгтэй ачаалттай байх хэвээр. Хожим тэрний хүүхд нь одоо ачаалттай л байцаар. Ингээл ачаалттай байх юм бол бидний ад жаргал бас тодорхой юм. Энэ бас нэмэгцээр провой ертөнцид заавал хийм уугаас биш зүгээр цэцгнээс төрөд хийгч болдго юм гэдэг үзүүлэхийн тухайд байсан бол бас тэр Бадуун Самбуу урханхаа өдөөний төрлөдөөс бас их төрж исэн байдаг. Тийм учраас би нэг онцлог эрдэнэ үзүүлье гэдэг ингээ ийм ерөөл тавьд бүтцэлгүй тэгээд одоо үзүүлж ирсэн байна. Бадуун Самбуу бол тэнийг бурхан шишин төгсөж мөрөө мэднэ. Одоо ийм учраас бүгд бидний одоо багш ба гомлог бингийн юм байна. За богцонгаа ба өндөргийг юм байна. Бүгдөө одоо өндөргийг юм бол удаан гэлээрсэн. Тэгэл өндөргийг одоо хол явах гал номд одоо баруун газар явдаг юм байна. Тэр хандаж амт ээж нээсэн шүү дээ. Би чамайг санаад байна. Чи над нэг адилхан нэг өөрт хийж өгөх гэсэн. Хийж өгсөн. Одоо тэгээд ийгээд ингээд үзүүлээ. За ээж энэ одоо адилхан байна гэсэн. Адилхан байна. Гэхдээ миний хүү энийхээр энд хангаад гэж тэгээд ингэсэн ингээд арсан отон гамд байгаа. Өндөргийн чинь тэгж бүтсэн идчихвэ гэсэн байна. Бурхан багш яасан. Бас замд тэр тэнгэрийн оронд ээжийнхээ хойтхыг одоо ном гэгэрүүлэхийн тулд явуулсан чинь өсөжсэн ээж нь би чамайг санаад байна шүү дээ. Чи би юу ааш гэсэн. Би юу хэрэгтэй одоо тэр юм. Тэгвэл чи өөрөө нэг ажиллах хийж өгдөг. Тэгээд зандан модоор одоо хийгээд бүтээгээд за энэ ажиллах болж өгсөн. За ажиллах болж. За энийг шүтээ сууж байгаарай гэж хэлсэн. За ингээд шүтээд байж хэлсэн. Тэгээд 90 хоногийн дараа тэр замбал тгээс буугаад ирсэн чинь тэр зандан зүүн одоо ээж нь бүдэл утсан чинь зандан зүүн бурхан урдаас нь 3 алхаад амрын айлтгсан шүү дээ. Сайн байна уу? Тэгэхээр бурхан багш одоо орой дээр ингээд бутраа тавиад за чи сайн байна. Одоо ингээд энэс хойш миний шичин умраас умарт дэлгэрнэ. Умарт яваад тэгээд сүүлд нь деважин точоор гэдэг лүндгээс. Тэгээ одоо тэр одоо бороод зандан зүү хүрээд 3 хонсон гэдэг хүүхдээ. Тэгээд байгаа. Тэгээд тэр одоо бурхныг одоо энэ дээр дарахаар нь бүлээн байдаг гэж ингэж ярьдаг. Ийм учраас тэр эхүүдэд яахад заавал өөрийгөө хүртэл хийж өгөөд ачин сэтгэлийн амар амгалан байхын тулд хийж зүрхцээ хараад биш яг хүмүүний штэ гэдэг ингэж яхаар тэр бурхны зүрх сэтгэл төр бурхан тэр модон шингэсэн байна. Энэ өндөргийг нь бас шингэсэн байна. Ингээд одоо түүхэл орж ин цаасан дээр бичээстэй байна гэж. Тэгэхээр тэр улсууд хүртэл ингэж өөрөнгөө төлөө өөрөг адилхан хийж гэж ажиллаад тэгээ шүтээд ээжнийхээ сэтгэлийг амар байлгахад бидний зүгээр нэг хэлсэн үгийг ороод хизээч их эцэг 90-ний ертөнцид одоо их эцэг өөр хүүхдээ буруу хэлдэг юм гэлээ шүү дээ. Ямар ч их эцэг ямар ч ястан үндэстэн байсан өөр хүүхдээ сайн сайхан явах, зөв замаар явах, хүнтэй зөв харьцах. Ийм л тухай сургууль айлддаг гэж ингэж үздэг шүү дээ. Эцгийн ачийг одоо нэг өдрөөр нэг сараар нэг жилээр ч юм уу одоо хариулцахад одоо хэрэгтэй тийм ээ. Биднээс одоо энэ өдрөөс цаг тутамд одоо юу бодож, юу мөрдөж бол одоо бас хэрэгтэй хүнтэй энэ талаар та.
За ямар жил байсан л одоо ингээд хүн болоод ирсэн сэтгэдэг оюун санаатай эрүүл энх байгаад одоо баярлах хэрэгтэй намайг ийм болгоос гэж. Тэгээ ийм болгоос гэсэн чинь би чинь одоо ингээд хөнгөдөг зөлөөдөх хүний бий болсон чинь энийг бол сайн юм зориулах хэрэгтэй биеийг сайн юм зориулаад энэний зорьсон үр дүн ямар буян сайн сайхан байна. Тэр миний эцэг хүртээс энэний үр дүнтэй одоо болсон миний энэ насны эцэг хүртэж байгаа бол миний урдын төлөв хийсэн энэ үр шимийн хүртээс тэгээд юм чиж би одоо тав тийм төссөн тул төгсгөрсөн бурхны хөтгийг олё тийм юм тул би буйны чамдан суралцъя гэдэг ийм ерөөл тавиад тэдэн дээр буйны харамгүй зориулсан. Танд агэлала бидэн сан алтан сан сургуулийн харилцаанд маш баярлалаа. Таны буйны ажилтнууд амжилт хүсье. За тав хүн ч гэсэн сайн сайхныг хүсье. Ер нь Монгол айлын гэрч залгаатай байгаа судар болгонд бурхан багшийн айдстэд оршиж байгаа шүү. Тийм учраас бурхан багшийн хан энэ зохиолыг дагаж төрөл тутамдаа энэ хүн бүтээг эрдэнэт биеийг олж төгс гэгэрч хамаг амтнаас бурхан болгосоо гэж би ерөөл тавьж байна. Ерөөл дотор шиг.